Энэ нийслэлийн засаг даргын намын газар 5 толгой төлшиг тун хариуцлагагүй хариулт өгöd байна. Үг байгаа. Ягаад гэвэл энэ төлшний үйлдвэрээ цааш нь сайжруулах, хөгжүүлэх бишээр нь тийм байхгүй, эрдэмтдч байхгүй гэнэ тийм асуудал ярьж штэ. Юу гэсэн үг вэ? Борооны удирдал хатах юу байх, эсвэл агуулах байхгүй гэнэ. Сар бшим агуул 100-ны цагтлын сайн хатна штэ. Өвлийн цагт үйлдвэрлэсэн төлш маань шийг татаад тэр чин тэгэл шийг аваад нойтон төлш болно штэ. Нөгөө талаар тэр босоо хөвтэй хатагчтай байсан, одоо босоо хатагчтай болсон гэнэ. Сайжруулахын орондод ийм одоо шалтгаан яриа суух шаардлага байхгүй штэ. За улсын түрүү манай байнгороос яриад улсын хурлын тогтоол гарсан шүү дээ. 53-аар тогтоолоор тодорхой заасан 15 заалттай тогтоол гаргаад бид нар өгсөн. Гэтэл энийг зөрчөө та нар одоо тийм их хурлын тогтоол зөрчсөн тийм шийдвэр гаргаад 226 тэрбумд одоо гаднаас төлш худалдаж авах гэж байна. Бид нар нөөцөө экспортлж яадаг, гэтэл гаднаас одоо сайжруулсан төлш худалдаж авах гэдээ ярьж байдаг. Дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн оронд тийм асуудал ярьж байдаг. Тун харамсалтай биш дээ. Энэ дээр тавд анхаарал ирнэ. Энэ ажлын хэсэг үйлдвэрлэлийн байнгоноос гарсан учраас үйлдвэрлэлийн байнгороо энэ засан газар шиглэх тогтоол яарлаа гаргуулах шаардлагатай байна. Энэ үйлдвэрлэлийн байнгорооны гишүүд бас юунда дамжуулж хэлээрээ. Нөгөө талаар энэ одоо энэ агарын 100-ны цагт эдэн наадмын дараа ингээд намар 2-3 сарын дараа тэгээд төлж эхэлнэ. 100-ны цагт хатаагаад бэлдээд үйлдвэрлэсэн төлшөө хатсан төлшөө шууд айл өрхөд тарах боломж байгаа шүү дээ. Айл өрх бүгд агуулгатай шүү дээ. Ингэж одоо шалтгаан яриад нэг ар сарын яриад байх шаардлагагүй байх гэж бодож байна. Засгийн газар бид нар ч бас хэлээ, их хурлаар ярий. Ингэж ард нь гарахгүй энэ асуудал ер нь сайжрахгүй нэ. Таагд бас санаачлагтай нэг идэх гаргаад ингэж ажиллаад тэр шагнал төлшний өдөр байгуулах асуудал тэр багнууд дээр төшгөлсөн байгуулах гэж байна. Одоо сая та бүхэн ярьж байгаа 2 төлшний үйлдвэр одоо бэлэн болсон гэж байна. Тэрийг хурдан оруулах асуудал, 5 толгой төлш маань юугаа сайжруулах асуудал дээр анхаарахгүй л одоо чинь 3 их 80-ийн нийт агарын бохирдол бүгдний 3 их 80-ийн зардал гарсан шүү дээ. Тэгээд эрүүл мэндэд бас сөргөнөлөөтэй байна. Энэ дээр бас анхаарч ажиллаарай гэдгийг хэлье. 5 толгой төлш компани захирал, гүйцэтгэх захирал Эрдэнэ 2. За юу нь болохоо байгаад одоо энэ төлшнийг түүхийдэг солио гэдэг ийм асуудал гарч ирсэн байх гэхээр ерөнхийдөө багнуурын нүүрс буюу түүхийн нүүрсийг төлж байхдаа дэгдэмхий одоо их товчхоноор ярих юм бол дэгдэмхий бол 44% таа байсан. За 18 онд шилжилт одоо засгийн шийдвэр гараад ингээд шилжилт хийгээд мэдлэнгэн шахам төлш рүү шилжилт хийсэн. Энэ бол 22% болгож бууруулсан. 50% бууруулсан гэвэл энэ 50% бууруулсан үр дүн өгсөн. Тухайн үед түүхийн нүүрсийг бас Улаанбаатар хот руу оруулж ирэхгүй байх шийдвэр энэ одоо төрийн хяналт маш сайн ажилласан. Сүүлийн 2 жил утаа ихсэн шалтгаан энэ түүхийн нүүрс маш ихээр орж ирсэн, хэрэглээ өссөн. За 19 онд бол 350 мянга орчмыг борлуулдаг гэсэн. За бид түүхий одоо мэдлэнгээс одоо ахаад нэг шат ахиулъя, үр дүн гаргая гэж судалгаа хийсэн шинжлэх ухааны байгууллагуудтай нийлээд баяжуулсан нүүрс рүү оръё, угааж баяжуулсан эрчим хүчний тэг давхаргын нүүрсийг хэрэглэе гэсэн. Энэ өөрөө утааны шинжилгээ нь хүгрлэг 1.6 дахин нүүрс төрөгчийн дутуу эсэл 1.4 дахин илүү гарсан. Тэгэхээр үр дүн гарахгүй юм байна. За одоо тэгвэл яах вэ? 23 оны эрчим хүчний сайдын одоо судалгаа хийх тушаалаар судалгааны үр дүнг бид үндэслэж Эрдэмтдийн зөвлөлд санал тавьсан. Эрдэмтдийн зөвлөлөөс бидэнд за одоо үр дүн гарахгүй байна. Нийслэлийн агаар орчин эрүүл мэндэд ер нь эрүүл мэнд чухал учраас энэ зүйл рүү кокс буюу хагас боловсруулсан кокс хөхнөрс рүү ороо гэсэн юм дүгнэлтийг өгсөн. Энийг үндэслээд үндэсний хорооны тогтоол гарсан. За тогтоолыг үндэслээд бид туз дээр манай туз шийдвэр гаргаад би бол компаниг гүйцэтгэх захирал. За тузаас шийдвэр гараад одоо хятадаас
хөх нүрс бэлэн бүтээгдэхүүн судлаа гэсэн шийдвэр гарсны дагуу бид Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу техникийн шаардлага боловсруулад нээлттэй тендер зарласан ийм асуудал явж байгаа. Яг одоогоор бол одоо хөх нүрсээр буюу хагас коксын шахмал түлшээр нийслэлчүүдийг эр хөвл хангана гэсэн ийм компани зүгээс төлөвлөлтөө явж байгаа. За техникийн шаардлагыг яаж гаргасан бэ гэхээр шинжлэх ухааны академи, түүний харьяа байгууллага, химийн технологийн хүрээлэн, баяжуулагчдын холбоо, эрчим хүчний яамны мэргэжлийн улсуудаас тавигдах техникийн шаардлагыг одоо боловсруулж бид тендерийн бичиг баримттай одоо өгөгдөл болгож ашигласан байгаа. 5 толгой түлш компани зүүн бүсийн үйлдвэр дээр л угаах байжуулах үйлдвэрийн төсөл явж исэн. Энэ бол одоо нүүрсний гэгдэх асуудал үүсч босч ирсэнтэй уялдуулаад ингээд хуулийн хэлтийн байгууллагуудаар ингээд явж байгаа. Үндсэнд эзүү бол сүүлд шинжээчдийн дүгнэлтээр үр ашиггүй юм аа. Одоо 1000 км үндсэндээ 5-7 бүлэг ордоос нааш нүүрс тээвэрлж ирээд энд угаагаад боловсруулад үнэтэй бүтээгдэхүүнийг экспортод гаргаад завсрын бүтээгдэхүүн шахмал түлш ашиглаад хаягдлын аж ахуйгаа бас тооцоогүй байна гэсэн ийм хэд хэдэн шалтгаануудаар энэ шинжээчдийн дүгнэлт хүртэл гарсан байдаг юм байна лээ. Тэгээд энэ асуудал бол хуулийн хэлтийн байгууллагуудаар явж байгаа. Багнуурын нүүрсний ургахыг түшиглээд хагас кокс боловсруулах одоо үйлдвэрийн төсөл бас хэрэгжиж эхэлсэн юм байлээ. 5-7 түлш, Эрдэнэс 5-7 хамтарсан ийм байдлаар шийдээд явъя гэд. 5-7 түлш компани зүгээс 11 орчим тэрбум төгрөгийн зардал гаргасан байдаг. Багнуурын одоо илэгдэж хорогдсон байшинг засах 4 тэрбум төгрөгийн зардал гарсан байдаг. Тэзүү боловсруулах шатанд 7 тэрбум төгрөгийн зардал гарсан байдаг. Энэ болохоор бас хуулийн хэлтийн байгууллагуудаар ингээд шалгагдаад явж байгаа юм асуудал байна. Дараагийн асуудал технологийн алдаа гарсан байна гэдэг. Солонгосын тоноглоор анх зүүн бүсийн үйлдвэрийг ерөнхийдөө тоноглосон байсан. Хатаах зуухан дээр алдаа гарсан. Маш өндөр чихтэй бүтээгдэхүүнүүд гарч ирсэн. Хөлдөө, бутрамтхай. Энэ Грацийн зөрүү Монгол орны уурын амьсгалд тохирсон тоноглол бас байсан үгүй юу гэдэг дээр эргэлзээтэй байна. Хатаах зуухан дээр уураар хатаадаг ийм технологи сонгогдсон байсан. Зүүн бүсийн үйлдвэр бол одоо үйлдвэрийн дотор орчны агаар бол гадаахтай мөн л яг адилхан байдаг. Налахад одоо Грац 30 хим хүрэх юм бол яг л тэр 30 химийн хүүтэнд үйлдвэрлэл явагдчихдаг. Тэгэхээр бид 5-7 түлш компани бол технологийн шинжилгэлийн хүрээнд уураар хатаадаг, өндөр градусаар хатаадаг ийм тоноглолыг сонгож иж одоо бид стандартын дагуу чигийг 6% барих ёстой. Эндээ барьж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа бол чихтэй нойтон 14-5% чихтэй маш өндөр чихтэй түлш нөгөөтг нь уугаад асдгүй ийм асуудал төрсэн. Энэний гол шалтгаан бол тэр Солонгосын хийгээр одоо хатаадаг ийм технологи сонгосон л байсан. Сайн технологи байсан уу, сайн технологи байсан. Тэгэхдээ Грацийн зөрүү гарсан. Ерөнхийдөө технологийн шинтгэл гэдэг юм уу, одоо техник ашиглалтын коэффициентийг бид үргэлж одоо сайжруулад явж байгаа. Ерөнхийдөө 5-7 түлш компани бол техник ашиглалт 62% та байсныг коэффициентийг нэмэгдүүлээд бид зүүн бүсийн үйлдвэр дээрээ одоо төвлөрөөд 82% техник ашиглалтын бэлэн байдлын коэффициентээр ажиллая. Төвийн бүсийн үйлдвэрийг одоо бас ажиллуулахыг зогсоосон юм шийдвэрүүд гаргаад ингээд явж байгаа нэ. Хариулж туслаа. Түрүүн тавг дээрлээ басан технологийн гурмал алдагдсан байршилдуулагчтай холбоотой, мэдлэнгтэй холбоотой гэж нөгөө талаар хатаалттай холбоотой гэдэг юм ярьж байна. Тийм учраас энэ өнөхөр үед ажиллагааны одоо технологийн гурмал алдагдсан асуудлыг сая энэ ажлын хэсэг нь бас тогтоосон байна. Тийм учраас тэр энэ үйлдвэрлэлтийн байнгаараа тогтоол гаргаад хэлэлцүүлэг сонсол хийх юм уу хамтарч хагаад нийслэлийн засаг даргын тамгын газар 5 толгой төлш ус одоо сайн компаниудыг орцуулж хагаад
нэгдсэн шийдэлд хүрэх эх 7 хоногийн үнд үлжүүлсэн байнгаараа оруулах хэрэгтэй байна нэг. Тэгж шийдэхгүй бол бас эднэрийг ч бас загнаад авч бас хэцүү. Нөгөө талаар тэр хатаалтын тоног төхөөрөмж агуулгын асуудал байж, зууны цагт одоо сарвчны асуудал ч юм энэ нэг шийдээд яралта шийдэхгүй бас ингээд утаан энэ эргэжил бас утаанаас салахгүй биш үү тэр. Энэ асуудал дээр одоо эцсийн шийдвэр гаргахыг ингээм шайжны хязгаарлах шинийг ахлаад бас үлдвэрлэсэн байгаар бид бас хэлье. Манай энэ хамтарсан хурлын юунд протоколд тусгаарай.